буцыг юм байна. Аранга аймагт ирсэн байна. Аранга Баян онгор Өвөр хангаан одоо засаг дарганаар засгийн газрын гишүүд одоо энэ 3 аймагаас сонгогдсон улсын хурлын гишүүд хангаан бүсийг цааш нь хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн уулзалт боллоо. За яг гадаа бол ингээд үзэсгэлэн худалдаа гарсан байна. Тэгээд энд байгаа сонирхолтой бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдтэй танилцъя. За энд ингээд үхрийн хоньны гүзээг хатаагаад цэрхэнгийг хатаагаад дэлүүг ингээд хатаачихсан байна. Усандаа найруулж байгаа. Энэ хоолндоо бас нэмэлтээр баяжуулж хоолны хаамтыг баяжуулж. Ер нь ямар ч төрлөөр ашиглаж болох юм байна шүү дээ. Хүмүүс авахар бол 99 32 72 46 гээд утсан байна. Өвөр хангаан аймгийн Арва хээрт үйлдвэрлэдэг юм байна. За энэ нөгөө нэг шар сүгээр хийдэг чихрүүдийг баг монголчууд бүгдээрээ л мэдэх байх. Хаана үйлдвэрлэдэг вэ? Үйлдвэрлэх нь Өвөр хаан ужирт тий. За одоо энэ жишээ нь чихрнүүдийн хүмүүс сайн мэднэ. Шар сүний хатаамал гэдэг шүү. Шар сүний хатаамал шар сүгээр одоо бид нэр бясалгын шар сүү, арсын шар сүү гэдэг байгаа шүү тийм ээ. Тэргүүч хийн штэ. Малчтаас одоо жишээ нь юуг нь авдаг гэсэн. Малчтай сүг аа. Манайхад 50 гаруй малчтай сүг авдаг штэ. Тий. Өдөрт бол 2 тонн сүгээр бүтээгдэхүүн бийнэ. Манайхаар жуулч дайрна штэ. Эргээ буцаад нөгөө юм аваа гэх үү. За энэ цагаан инг гээд ингний сүүн дарс. Маш сонирхолтой. Би ерөөс ийм дарс харж байгаагүй. Манайх борлуулалт бол ерөөсөө Баян онгор. За орцонд нь ингний сүү шимийн арх гэж юм. Монгол архиа гаргачаад нэрж гаргачаад холдог гэсэн үг тийм. Хэдэн оноос хойш гаргаж байгаа энэ ингний сүүн дарсыг? За ингний сүүн дарс 2002 оноос. Зөндөө удаж байгаа манай байгууллагч байгуулагдаад танаас 8-аас борлуулалт хийж байгаа. Төлөвлөж байгаа гэсэн одоо 8-тойгоо юу ярьж 8-ийнхаа юугаар явах. Энэ хэд гэлээ? Энэ 35. Нэхээ чинь хаягдаад идэг шүү дээ. Тэгсэн чинь ийм гоё хоньны нэхийгээр суудлын машины суудлын бүрээс хөлийн дэвсгэр гээд маш олон төрлийн юм хийж байна. Энэ брэнд нь Бүүе брэнд гэж байна. Бүүе брэнд тийм манайх энэ одоо гэр бүлийн бизнес хийх байна. За нэг асуулт байна л да. Одоо энийг угааж цэвэрлэхээр бол яах юм? Угаалгын машинд хийчих болох юм. Угаалгын машинд бол Монгол хоньны нэхий угаалгын машинд хийгээд сексрээ гараад ирэхэд ямар ч асуудал байхгүй. Дахиж ингэж нухаж өрөө татаж хангаагаа тэгээд яхан байхгүй. Яг тэргүүрээ гарч ирдэг. Тэгээд энэ энгийн юм сан байдаг байхгүй хүмүүсөө. Тэгээд гацсан нөхцөлдөө тэр юугаар ингээд самж иддэг шүү дээ ингээд. Тэгээд сексэрчдэг юм чи. Тэгээд энэ чинь тэгээд өөрөө өснө амьсгалаад ингээд гоё сорлоод босоод ирдэг. За цэцгээтэй йогурт гэж байна. Энэ үрхийн үйлдвэрлэл үү? Гэртээ хийдэг үү та? Хэдүүлээ хийдэг вэ? Нөхөртөөгөө цугл хийндэ хүүхдүүдтэйгээ тэгээд эхний жил би нөгөө малчтаас сүү худалдаж авч хийдэг байсан байхгүй энэ брэндээ. Тэгээд нодлонгоос хойш нөгөө өөрөө хошоо байгуулаад тэгээд үнэ аваад одоо үнэгээ ч өөрөө саан цагаан идэгээ ч өөрөө борлуулна. За энэ хүүхдийн энэ эсхий хэд вэ? 60 мянга. 60 мянга. Энийг жишээ нь та хийхэд хэдэн өдөр болох вэ? 2 өдөр хийнэ чинь. Тэгээд дан гараар юм ерөөсөө юу багш төхөөрөмжөөр ихгүй. Усны гутал дотор өмсөж болно гэж хэлсэн да тий. Усны гутал бас богино төрөлтэй гутал дээр өмсөж болно. Энэ хэд үү? Одоо мал маллахынхаа хажуугаар яг энэ их ажлыг энэ гэр бүлийн бизнесийг яг яаж амжуулаад байна вэ? За тэгээ манай нөхөр малаа хараад өвлийнхэн дүндүүл би хүүхдээ арангаа хийж байгаа суман дээрээ. Тэгээд 100 нь бол тэгэл өдөөнөө хараад бүтээс хаагаа борлуулаа. Тэгээд суман дээр орж ирэл өвлөн хийдэг. Сумынхан бол байнгын худалдаа авахчтэй. Одоо л эхэлж байгаа худалдаа авахч нь одоо л эхэлж байна. Хийж игээд. Хинээс хийж эхэлсэн та. Одоо энэ жилээ одоо л энэ жилээс хийж гэж. Өвлөөс 12 сараас эхэлж байна. 12 сараас эхэлж хийж байгаа. Нодлон мэд манай нутаг цацуудтай болоод мал идэж яахан таарвараа тэгээд одоо яаж бид нар хүүхэд багчуудаа энэ хүмүүсийн адил явуулах вэ? Манай сумар нутагтаа юу хэрэгтэй байна гэсэн үүднээс бид тэгээд нодлон хавар авгаа сургалтанд суулгаад Улаанбаатар хот сургалтанд суулгаад тэгээд энэ үл 12 сараас хойш хийсэн бүтээл нэ. Бүр сургалтанд явуулсан юм шүү дээ. Тэгсэн сургалтанд явуулсан. Тэгээд одоо ноос ороо ерөнхийдөө бүгднгээр юм олон төрлийн юм хийх боломжтой. Энэ гэтэл одоо хишгийн нэг 5 өнгийн хадганы өнгийг бэлэгдээд ингээ хишгийн ууд байсан. Энэ нь болохоор шагааны тулам. Шагааны тулам гэж ярьдаг байхгүй. Тэгэл ингээл цүнх хийх боломжтой, малгай хийх боломжтой. Баярлалаа. Амжилт хүсье. Танилцъя. Хэн мэлээ? Урт насан. Хиний урт насан? Бүрийн урт насан. Бүрийн урт насан. За ахын алдар нэр? Борын Борын бац. За.
Уул нь бэрэндээ жимсэн. Одоо төмөн алдсан энэ бор гэдэг. Ааха. За хоёр маань ар хангаан цахир сумын